Сайн байна уу? Сайхан өвлжиж байна уу? Ажлын амжилт хүсье гэж байна. За эхнэр нь өөрөөс нь бол нэлээд олон насны эгч. За тэгээ тухайн эхнэрийнхээ одоо 3 хүүхэдтэй нь одоо ингээд амьдардаг гэж байна. Энэ хүн маань. За эрэгтэй хүн байна өөрөө. 14 жил амьдраад ингээд болж байна. За би ингээд одоо тэдний 3 хүүхдийг тийм ээ яг л өөрийн хүүхдчгээ үздэг. Ач зээ нар маань ч гэсэн одоо надад маш их хайртай. Одоо салдаггүй гэж энэ өвөө гээд. За тэгээд за ингээ эхнэр нь одоо ингээ өвөл болохоор намайг ингээд хөөж туугаад байх юм аа. Үндэ ингээд 10 гаруй жил хөөгдөж амьдралаа. За ингээ явчих гэхээр юусо чадахгүй маа би яах ёстой вэ гэж. За тань шиг ийм амьдралтай хүмүүс зөндөл байдаг юм да. Хүний хүүхдийг өстө өөрийн хүүхчгээ ингээд хайрлж чаддаг гайхамшигтай тийм ээ. Тэгээ бүр одоо тэр хүүхдүүдээс нь төрсэн ач зээ нарыг өсгөөд ингээд явж идэг ийм хөөрхөн өвөнөр байдгийн би бол мэднэ. Хэд хэдэн ийм хүнийг би бол мэднэ. За тэгээ эхнэртэйгээ одоо ив таарамжгүй байна да та. За яагаад одоо тэр хөөгöd байхад хоёр нэг муудалцаад байна да. За эхнэр бол уурлаа, муудалцлаа. Тэгээ таны хөөгöd байна. За энэ үйл явдал ингээ жилд одоо нэг юм нэг хэлбэлзэлтэй нэг давтагдаад байна да. Тэгсэн мөрчлөө одоо ингээ 10 гаруй жил өөрчлөгдөхгүй байна гэд та тэгж ин тийм ээ. За хоёр одоо яг тэр нэг болохгүй байгаа нэг зангилаа, нэг чагтхыг л тайлтаа хаа. Яг нэг болохгүй нэг асуудал байна да тийм ээ. Тэр асуудлаа л хоёр ярилцаа шийдэх ёстой. Яг тэр зангилаа, яг тэр асуудлын учир юу вэ? Тэрийгээ олоод хоорондоо ярилцаад яах ёстой вэ гэдгээ шийд. За тэгээ ер нь эмэгтэй хүнийг одоо ингээд ууралцсан байхад нь ирчүүд ингээд ярих гад тэгээ хоёр ууралсан хүн асаад ингээд идэг. Ерөөсөө эндээс ямар ч үр дүн гардгүй. Та бол эхнэртэйгээ одоо 14 жил ханилан амьдарч байгаа юм чинь тухайн эмэгтэй цан ашиг маш сайн мэдж байгаа. За эмэгтэйг бол одоо маш сайхан тайван, нээлттэй ярилцахад бэлэн үед нь та сайхан анжаагаад тийм ээ. Одоо тэр асуудлаа сайхан ярилцаад шийдэж явбал таны тэр асуудлын гаргалгаа бол гарнаа гэдгийг би бол хэлмээр байна. Тэр ерөөсөө нэг асуудал байна хоёрын дунд. Яг тэр нэг харт хол болчиход байгаа. Тэр зангирчаад байгаа тэр асуудлыг л та тайлтаа. За тэгээ мэдээж амжилт хүсье танд.